За бид бүхэн Өмнөдийн Тэд байрлах Балдан барайван даш гомон татсанд хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр манай зөөрөд ачаалуудын хураг Балдан барайван даш гомон татсан гişл харамб төвшин барил амтнаа уулзж байна. Тань сайхан намарч байна уу? Танд энэ өдөр мэндийг хүргье. За баярлалаа, сайхан намарч байна. Та хэд сайн явж ирэх байна. Бид нар сайн явж ирлээ. Ингээ бидний ирсэн зорилго бол манай зөөрөд ачаалуудын цоржлом отгоо ярмбал ловон ламалтан гэрнаар маань гинжил гавжи мэндэ хүрдэхээр ингээд одоо хурламаа оруулах иймэрхүү ажлаар яриад байна. Тэгэхээр бид бүхэн танаас энэ гавж дамжаа мэндэ хүлээж авах, дамжаа барих энэ үйл явц нь эрхэн болж энд одоо өрөндөх талаар одоо бид бүхэнд давчхан тайлбарж өгөөч гэж ингэж хүсэж байна. За тэгээ. За тэгээ энэ жил бол одоо их бас манай ташуулын хийдээс хоёр лам маань тэгээ бидний үеийг одоо хамт ингээ анх суралцахаар ирж исэн хоёр лам маань ингээд гавжийн дамжаа барих хаар та үүнийхээ өмнө нь олон лам нарт ингэж одоо өргөл хөндлөл өргөж тэгээ хамтаараа ингэж одоо өөрсдийнхөө ах トゥ садан найз нөхөд шав зөлттэйгээ эслийн хамтаар ингэж дамжааны одоо урьдчил тийм ээ дамжаа одоо сайхан болох тэгээд энэ олон жил ном утсан буйна сайхан одоо энэ болон дарааштай зориулахын тухайд ингэж хорол ламт өргөл хөндлөл өрхөөр ингэж ирсэн байна. Энэ одоо маш сайхан ирэг юм. Тэгээд энэ бол лам хүний ном үзээд одоо дамжаа цол авж байгаа энэ олон жилийн хугацаанд одоо нэг л тохиолдох юм сайхан одоо завшаан ховор боломж. Тэгээд хоёр найз маань хэдийн одоо мэдгэдэг хоёр лам маань ингээд сайхан хүрэлцээрээд өчигдөр багшаас мэндгээ авлаа тийм тэгээд тацанда одоо гавжийн гівшийн донгуу буюу одоо хурлаа тэгээд цогчондоо бас манжаага хурлаа тийм сайхан үйл хэрэг болж байна. Тэгээд энэ бас байгаа монголчуудаа мөн одоо Монголд хурахтан ургуудаа бас өргөл хөндлөл үн зэдэ бариад өдрийн хоол үзгээ бариад ингэ сайхан буйна хурааж байна. Тэгээд одоо их маш сайхан хэрэг юм одоо энэ үйлчлэгт би одоо ингээд даган баясч байна. За их баярлалаа. Тэгэхээр та нэг зүйлийг бас нэг бид нар товчхон тайлбарлаж өгөөч. Ингээд тэр өдөр ингээ манай хоёр ламыг гомон хамб нэрийн дуудаа зарлаад нэрийн дуудаа тэгээд ирээд ингээд хадгаа хамболамаас хадгаа үлээж авч ингээд одоо энийг та нэг товчхон хэлж өгөөч. Энэ одоо ямар үйл ажиллагаа болж байгаа. За энэ болохоор ер нь энэ жил гомон датсангаас их олон одоо ер нь түүхэн байгаагүй олон лаарм цолтон гарч ийн л да. 42 лаарм цолтон. Тэгээд дээрэс нь 2 байна 3 гівс цогрон байна. За тэгээд гавж бол одоо үлдсэн 20 гаруй лам байна. Нийт бол нэг 70 хүн энэ жил гівс лаарм, гівс гавж, гівс доорм, цогрон гэсэн мяндаг одоо тацангаас хариллаа. За гівс харамрын тухайд бол одоо манай гомонд энэ жил Монгол турхтангаас нийт 6 лаарм. Маш их олон хүн. Монгол турхтангаас Жанжаарын бүчийг тооцоод 7 лаарм. Тийм байна. Төрс сонсъё. За тэгээд Монгол турхтан тундаас 10-аад гавж, гівс гавж мэндэгтэй ламууд одоо мэндэг юуг өглөө, мэндгийн тушаалын өглөө хамлаа. За тэгээд тухайн үед бол яг энэ бол одоо Тацангийн хам ламын онцлог хэлсээр бол маш онцгой үйл явдал гэж бол онцлог хэлсэн. За Монгол лам нар хэдий олон одоо дамжаа барьж, гівс лаарм, гівс гавж, гівс цогрон мэндэ хүртэн өдөө чинь эргээд Монголын бурхны шинд бол том одоо хувь нэмэр оруулна. За эдгээр лам маань эргээд нутаг орондоо хийдтэй очиод бурхны номыг үйлсэлүүлэхэд одоо маш чухал ажил бүтэлтэй голлон оролцох ламар багш нар юм аа гэж ингэж онцлог хэлсэн. Ялангуяа одоо бид бол эртний цагаас бол хүн чинь жаан шиг би их чад дагаж ингэ сурдаг юм монголчууд бол тий уламжлалтай байсан. Тэгээд үүнийхээ одоо маш цааш нь илрүүлэхэд бол маш тав хүм нэмэр оруулах. Ялангуяа одоо бурхны шишний Монгол улам илрүүлэхэд хувь нэмэр оруулах юм аа гэж ингэж онцож хэлж байсан.
За тэгээд ямар ч байсан ингээд хам ломгоо нэрийн зарлаад ингээд хадгийн нөгөө хадгаа хүлээг авчлаа, хурал номоо оруулчлаа. За мөн одоо цогчондоо нийлээд энэ хоёр цэцэнгийн хаал оноод хурлаа оруулчлаа. За одоо ингээд дамжааны талаар таних. Одоо ингээд дараагийн үлдсэн ажил бол одоо ингээд дамжаа барих юм. Дамжаа нь хэдэн сарын хэдэнд болж байгаа. Дамжааны өдөр хэдэн өдөр одоо ямар шүү үйл ажиллагаа процесс болдгийг бас ер нь бол яг тухайн жилд одоо гівшийн одоо гівш лаарм гівш гавж болж байгаа хүмүүс дамжаа хурлаа дамжаа барих процесс нэлээ одоо өргөн дэлгэр олон хоногийн хугацаатай явагддаг. За тэгээд эхний ээлжийн за хамгийн дөрөв хамламаас хадаг юм. Одоо нэгийнхаа хадгийг хүлээж авлаа. За тэгээд үүний дараа бол олон хургуудаа одоо энэ бариавын хийд дээр тийм ээ цогчин датсан ханцан мэсэн гэдэг ингээ олон хурлуудаа хуруулж буйнаа хураачлаа. Үүний дараа бол дамжаа хэд өнөг болдог вэ гэхээр жижигдээ бас онцлогтой зарим өдөр 8 өдөр зарим жил 6 өдөр гэх мэт болдог. Тэгээд энэ жилийн дамжааны топ бол 4-9 сарын 20-дор 26-наас эхэлж байсан. 11 сарын 17-8-нд эхэлж байсан. За тэгээд үүний өмнө бол тухайн жилийн одоо тухайн жил дамжаа барих ламнар маань одоо лаарн бод маань гавчнар маань өмнө нь айлхаар хурлаад гүйцсэн байхыг хичээдэг. Яг нь зарим усуд дамжааныхаа дараа хурлаа орох тийм бас байдаг. За ингээд одоо бид нэр одоо өнөөдөр ингээд үзэж харж номоо оруулах хадгаа хүлээж авлаа, номоо оруулаа, дамжаагаа оруулаа, дамжаа бариад дүүрээд тэгээд одоо яг ямар ажиллагаа болдог вэ? Одоо ер нь бол дамжаа барьсны дараа за тэгээ дамжаагаа сайхан бариу гэдэг одоо баярын одоо хадгалт тийм ээ. Одоо баяр бол төгсөлтийн баяр гэж одоо Монгол сүлүүд хэлдэг ш тийм ээ. Ер нь тэрнтэй ижил төстэй. Энэ бол эрт дээр цагаас уламжиж ирсэн. За тухайн татсандаа дамжаагаа барьсны дараа тухайн татсангийн ламнар за дамжаагаа сайхан бариу хадаг бариад за тэгээд баяр хүргэе. Тэгээд тавчгаан ирж суугаад ингээ баяр өгчээ тэгээд явдаг тийм жижиг одоо тийм загвар тогтсон тийм загвар байдаг. Энэ бол одоо нөгөө манай төгсөлтийн баяртай ер нь л одоо тэг агаар юм тийм Монгол орчин цаг болоод байгаа баяр л та. Тэгээд яг хуу дараад нь энэ гівш тааран бууд энэ гівш гавж нар маань бол дараачдаа одоо ингээд судрынхаа усны таван бодгийг дүүргээ бүрдчихлээ. Дамжаагаа барьчлаа. Гівш тааран гавж та ингээд сүмэндээ хүртэл бүрдчихлээ. Үүний дараа яг хуу гэхээр хоёрт нь бол энэ богд ламын шашны одоо шашин маань бол судар тарин болсон тийм одоо сургамжтай шүү дээ тийм ээ. За тэгээд богдламын айлсан одоо 18 сүмбэн 18 бот дотор ихэнх тарины ном байдаг. За тэгээд энэ тарины номыг үзхийн тухайд хамгийн түрүүнд одоо ер нь бол дараашийн шатны сургалт бол жид дөмэ татсан байгаа. Жид мэ гэдэг хоёр татсан байгаа. Энэ татсанд одоо орох одоо шууд орох их нэг нэрж байна. Гівшнэр болоод гівш тий болонгууд яг ер нь жид татсанд бол ордог хоёр л одоо ордог одоо тийм хоёр боломж байдаг юм да хүнд. Нэг нь бол доороос нь бэ самбаа буюу бүр анханаас нь ордог. Нэг нь бол тухайн татсандаа ингэж гавж болчоод ордог тийм боломжтой. Тэгээд одоо нөгөө жид татсанд оронгуудаа чотог горлно гэж ярьдаг. Тарныхаа номыг сонсоод Самундын одоо самдын одоо сургаалыг тайлбарсан. Дамжаа Диваши гэдэг ном байгаа тийм Диваширын номоо үзээд ингээд бүтэн жил одоо тухайн татсангийн лам одоо болж дугаар цантаа авч орно. Тэгээд суралцаа тэндээсээ бүхэл одоо тарны одоо гол судлах хэвээр номуудаа сонсоод дамжлага ишийг аваад тэгээ олон одоо лүн санчигсмын бүхэл одоо тэр номыг бол одоо жид татсан маань ер нь бол одоо самдуй гололсон тийм татсангууд байдаг. Хоёр дэжүүд маань тэгээ самдуйхан одоо бүх суралцах хэвээр анхаарах хэвээр зүйлээ сонсож аваад лүн ишийг аваад тэгээд одоо хажуугаар нь хүн өөрийнхөө гарын болгох тийм амьдрал хэрэгжүүлэх одоо бүхэл лүн тарин номуудыг аваад боломжтой. Бүрэн боломжтой ингэж явдаг. Ийм шатараалтай байдаг. Тэгээд ихээр одоо яг юу юм бол гівш лаарн болно, гівш гаж болно гэж маш олон жил явах асуудал. Одоо 20 гаруй жилийн одоо үйл явцаар судар тарны эрсний ном сургаалыг бол ер нь бол одоо бүрэн сонсож авч тий хамгийн их сонсоод байгаа шүү дээ тийм. Сонсоод суралцаад ингээд дараа цаашаа өөрөө гараа аваад нэмлэн хийж байгаа юм тийм. Тэр бол одоо бас их цаашаа олшно. Ахиж олон жил ажиллагаа болох юм.
Ингээд одоо бидэнд энэ гомон датсанд ирээд одоо хийдийнхаа Ахмад лам одоо энэ даш гомон датсангийн гэвшил харамд төвшин барилгаантайгаа ингээд уулзаад ярилцаад яа таавханд бас энэ гомон датсанд гавжийн мэндэ хүрдэх үйл ажиллагаа, хурал ном за төгсөөд амжаагаа барай дараа нь яаж төрний ёсон суралцахын талаар одоо ингээд сайхан айлж өгсөн ламда баярлаа. Таны цааш тийм номын өвс одоо сайхан улам их дэлгэрэх болтугай. За баярлалаа. За.